Хэрвээ нэг зүйл дээр удаан анхаарал төвлөрч чадахгүй байгаа. Эсвэл эхэлсэн зүйлээ дуусгаж чадахгүйгээр дараагийн юм лөө үсчээд байгаа бол эсвэл тархичээ ингээд дүүрээ задрах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа бол хитрхи ингээд малтитаскинг болоод олон юм л зэрэг анхаарал төвлөрж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлж байгаа бол энэ brain rot байх магадaltaй гэсэн үг. Яагаад тэгэхээр хүний тархи хизээч зэрэг нэг юмыг боддоггүй, асар хурдтай дараалуулдаг. Нэг зүйлдээ анхаарал удаан төвлөрч чадахгүй олон зүйл рүү санаа зовж байгаа бол тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тархи хитэх ядарсан учраас нэг зүйл рүү удаан анхаарлыг төвлөрүүлэхгүйгээр анхаарлыг олон жижиг зүйл рүү сарниулаад байгаа учраас ийм мэдрэмж төрдөг гэсэн үг. За сайн байцгаана уу? Science Minds podcast-ийн хөтлөгч хүний ихэмж Эрхэн Баяр. Өнөөдөр хэдүүлээ brain rot гэдэг зүйлийн талаар илүү ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр brain rot гэдэг нь ямар нэгэн албан ёсны онш биш, тухайн хүнд төрж байгаа мэдрэмжүүдийг нийлүүлээд хэлсэн нэршил буюу slang гэж хэлж байна. Хүний тархи хит их ажиллаад халуу дүүгээ цаашаа ажиллаж чадахгүй болж байгаа юм шиг мэдрэмж төрөх. Эсвэл нэг зүйл дээр анхаарал төвлөрч чадахгүй байх. Эсвэл аливаа нэг зүйлийн шийдлийг хийж чадахгүй байх зэрэг эдгээр мэдрэмжүүдийг нийлүүлээд brain rot гэж ерөнхийдөө сүүлийн үед нэрлэдэг байна. Тэгэхээр энэ ойлголтыг хэдүүлээ илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд эхлээд тархи хэрхэн ажилладаг вэ талаар маш богинохон механизмуудыг хэдүүлээ эхлээд ойлгох хэрэгтэй. Эхний механизм бидний хоол хүнсээр эдсэн нүүрс ус буюу глюкоз бидний амьсгалаар орж ирж байгаа хүчил төрөгчтэй уралд ороод энерги үүсгэнэ. Энэ энерги үүсний ардаас тухайн бие ажиллана гэсэн. Тархи өөрөө хүний биеийн нийт нөөцлөсөн байгаа глюкозын 20%-ийг дангаар ашигладаг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаа юу гэж гаргаж ирээд байгаа вэ гэхээр сошиал медиа дээр ирж байгаа хэрэггүй мэдээллийг боловсруулахад нөөцийнхөө бараг 60-70%-ийг нь ашиглаж байгаа гэдэг судалгаа гарч ирдэг. Үлдсэн 30-40%-ийг ажил хийх болон бусад өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулах гэхлээр нөөц нь хүрдэггүй. Инээс болоод бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ гэхлээр аливаа шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм шиг. Эсвэл тархи хитэх ачааллаад ядарсан юм шиг. Эсвэл анхаарал төвлөрөхгүй байгаа юм шиг ийм шинж тэмдгүүд гарч ирдэг. Тэгэхээр нэгэнт ядарсан байгаа тархи дахиж их ажиллахыг хүсдэггүй учраас аливаа нэг зүйл дээр хүн удаан анхаарал төвлөрөхөөс сэргийлж эхэлдэг гэсэн үг. Хоёр дахь нь стрессийн тухай ойлголт байдаг. Бид нар стресс гэдгийг амьдралдаа маш ихээр хэрэглэдэг боловч стресс үүсэх, стресстэх гэдэг хоёр тустай ойлголт байдаг. Тухайн эс үйл ажиллагаагаа явуулахад эсийн дотор энерги үүснэ, энийг стресс үүсэх гэж нэрлэнэ. Харин тухайн эс өөрийнхөө ажиллах чадамжнаасаа хит их давж ажиллах буюу ядартлаа ажиллахыг стресстэх гэж нэрлэнэ. Тэгэхээр бидний амьдралд гарч ирдэг, уурладаг, бухимддаг, анхаарал төвлөрөхөө болох зэрэг эдгээр стресс гэж хэлж байгаа зүйлүүд нь бүгдээрээ зүгээр ядарсан эсийн хариу урвал гэж ойлгож байна. Жишээ нь хараан дээр авч үзэх юм бол аливаа биетээр ойсон гэрлийг бид нэр нүдэрээ хүлээж аваад бидний их тархины дагсны хэсэг рүү мэдээлэл нь очоод өнгө дүрс хэлбэр хэмжээгээр нь ялгаж ойлгодог гэсэн. Нэг дороо ажиллах чадамж нь дээдэлтэй 20-30 минут байдаг гэсэн. Инээс илүү ажиллахлаараа ядардаг. Бид нэг параграфыг 3-4 уншаад ойлгохгүй байдаг шүү дээ. Энэ нь юу гэсэн үг гэхээр харааны хэсэг дамжуулж байгаа ч гэсэндээ боловсруулж байгаа тархины хэсэг нь ядарчихсан учраас үйл ажиллагаагаа алдчихна гэсэн. Тэгэхээр brain rot гэдэг нь тархи хит их ажиллаад үйл ажиллагаагаа алдснаас болж бидэнд мэдрэгж байгаа тэр мэдрэмжүүдийг хэлнэ гэсэн. Хамгийн наад захын жишээ нь юу вэ гэхлээр ажил дээрээ байжгаад өдрийн хоолны цаг болдог. Ресторан ч юм уу эсвэл хоолны газар ороод меню хараад хоол сонгох гэхлээр чадхаа болчихдог. Тэр сошиал медиа эсвэл хит их ачааллаас болоод ядраачж байгаа учраас тархи шийдвэр гаргах чадамжаа алдсан байна гэсэн. Энэ бас brain rot-ийн нэг шинж тэмдэг. Тархинаас хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд хүчил төрөгч хэрэгтэй. Тэгэхээр Улаанбаатарт өвлийн цагт маш их агарын бохирдолтой болдог. Угаарын хий хүчил төрөгчөөс 200 дахин илүү хурдаар улаан эстэй холбогдчихдог. Хүн амьсгалаар хүчил төрөгч орж ирсэн ч хүчил төрөгч нь холбогдох газар байхгүй учраас хүчил төрөгчөд тээвэрлэж чадахгүй. Инээс болоод тархинд энерги үүсэлт багасаад шийдвэр гаргалтын алдагдлалд ордог. Ингээд хүн ууртай, уцаартай, төрөмгий ийм болж хувирдаг гэсэн. Тэгэхээр аль болох агаарт гарч явах хэрэгтэй гэсэн. Энэ бас бидний хэлээд байгаа brain rot гэдэг зүйлийн нэг шалтгаан болж байгаа. Дараагийнх нь зүйл нь сошиал хэрэглээ. Doom scrolling гэж ярьдаг шүү дээ. Дээшигээ ингээд ийм хөдөлгөөн хийхэд донтох тэрэнд автах гэх юм уу. Нэгт юу вэ гэхэлэр булчингийн ой санамж гэж нэг юм байна. Энэ хөдөлгөөн өөрөө бидний тэр doom scroll хийгээд байгаа хамгийн том шалтгаан болж байгаа гэсэн. Энэ булчин дандаа ажилласаар байгаад тэрийг инхэд байна гэсэн. 1 секундыг хэдүүлээ хуваагаад аваад үзэх юм бол эхний 300 дахь миллисекунд хүртэл тухайн зүйл дээр хүний нүд анхаарал татагдаад 300-аас 700 дахь миллисекунд хүртэл тухайн зүйлийг ойлгоод 700-аас 1 секунд хүртэлх хугацаанд тухайн зүйл итгэжсэн байдаг гэж үздэг.
Тэгэхээр зүгээр л 1 секундын дотор болоод өнгөрч байгаа энэ зүйл маань өөрөө бидний тархийг маш их ачааллуулдаг. Ингээд ийм их ачаалсныхаа ардаас ажиллаа хийх гэхлээр ажил угаасаа хийгдэх боломжгүй. Тэгэхээр brain rot-оос яаж гарах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Би өдөржингөө компьютерийн ард сууж агаад жоохон амраат игээд утсаа үзэх, эсвэл кино үзэх, эсвэл ном унших нь стресс тайлах арга мөн байх нь мэдээж биш. Багахан хэмжээний жаргалтай мэдрэмж төрөх бах. Энийг аж аргалын даавар ялгаруулах буюу эерэг стресс гэж нэрлэж байгаа. Жоохон жаргалтай мэдрэмж аваад тэгээд илүү стресстэй чинь гэсэн үг. Тэгэхээр стресс тайлах арга гэдэг нь нэгсэндөө зүгээр л тархийг амраахыг хэлнэ гэсэн. Бид нэр хоол, нойр, дасгал хөдөлгөөн, амьсгал зэрэгэ зохицуулж иж хэвийн байдалтай буцаж орно гэсэн. Энэ бүхнээс дүгнээд хэлэх юм бол brain rot-оос гарах хамгийн энгийн арга бол тархиа амраахыг хэлнэ. Жинзи гэдэг үе бусдаас яг өөр үү гэдэг дээр сошиал дээр маш их маргаан гардаг. Генетикийн хувьд болон бусад зүйл дээр өөр зүйл байхгүй. Жинзи гэдэг үе яг өсөж өгчөж байгаа тэр үеуд дээр дэлгэцийн хэрэглээ хит их ихсэн. Эннээс болоод тархи хит их ачаал аваад тэрнээс болж ядраад аливаа зүйл дээр анхаарал төвлөрөлт нь богиносон байх магадaltaй гэдэг тайлбар байдаг гэсэн. Би амар emotional байна, би амар emo байна, гонигтай байна гэдэг нь зүгээр л дэлгэцийн хэрэглээ хитэх байгаагаас болоод тархи ядраа, тэрнээс болоод аж аргалын даавар унаад, тэрнээс болоод эргэн тойрноосоо жаргалтай мэдрэмжийг авч чадахгүй байгааг нь нэг илрэл болж байна гэсэн. Энийний дараагийн амьдралд нөлөөлж байгаа гол юм нь юу вэ гэхээр ажлаас халжрах хам шинжийн эхний шалтгаан эндээс орж ирнэ гэсэн. Би яг энэ ширээн дээр суугаад ажил хийлээ. Тэгээд тархиа зөв ажиллавал зөв амрааж чадахгүйгээр хит их ажилуулад аж аргалын даавар унчингууд би энэ ширээний ард байхад надад жаргалтай мэдрэмж ерөөсөө төрөхгүй байна. Тэгэхээр энээс ахуулаад тарих би энэ ширээний ард энэ хүмүүстэй байхдаа л би жаргалтай мэдрэмж авч чадахгүй гуниглаад байна гэдэг ойлголт төрж эхэлдэг. Ингээд дараа нь нэг төрдөг мэдрэмж нь юу вэ гэхээр би ширээгээ ингэж өөрчлөөд тэгээд эсвэл энэ ширээгээ дахиж тэр бууланд авчиад ширээгээ дахиж шинээр янзлаад сандлаа ингээд тавьчихвал нэг гой болох гэдэг юм шиг мэдрэмж төрж эхэлнэ. Энэ нь тарих цаанаа тооцоолохдоо би эндээс босоод тэр болтол энэ зүйлийг хийхгүй жоохон амарх юм байна гэдэг процесс яваад бидэнд ойлгуулахдаа эндээс босоод тэнд очиод суучвал би яг алах гэдэг юм байна гэдэг мэдрэмж төрнө. Тэгэхээр энэ нь ажлаас салжих хам шинжийн эхний механизм гэсэн. Энээс цаашлахаараа энэ байгууллага намайг үнэлэхгүй байгаа юм шиг ер нь л энэ хажууд сууж байгаа хүмүүс эвдрээд болохоо байгаад би энэ ажлаас гараад өөр ажил дээр очичвал би алах гэдэг юм шиг мэдрэмж төрж эхэлнэ. Энэ нь тэр орчин муухай болоод тэр хүмүүс нь муухай болоод байгаа даа биш. Хит их тархиа ачлуулсан, хит их тархиа ядраацсан таны буруу. Тэрнээс болж ажлаас зүгтдэг, ажил хийхээ болох мэдрэмжүүд төрнө. Энэ нь эцэстээ дахиад юу гэсэн үг вэ гэхээр таны тархи хит их ядарсан учраас дахиж ажиллахгүй тул таныг дахиж ажилуулах бүх юмнаас зүгтаалгаж байгаа механизм байна.